Твистлээс мөрөөдлийн хэлтгээр нэвтрүүлэг энэ шин дугаар эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарт манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Eco Construction орсон байгаа. Ерөнхий ивент тэтгэгч Eco Construction. Нэгдмэл хүчээр ажиллацгаая уран дор нэг өдрийн хандивын өндөр бүтээлийн уралдааны удирдамж, зорилго, ажиллагчдад эрүүл зан үйл төлөвшөхүйц, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэн халдвар тус өвчлөлийн эрсдэл хүчин зүйлийн дархалтыг бүрдүүлэх гагнуурчин операторчин, Чех хаширдны эмчилгээнд зориулсан сан бүрдүүлэх тухайн өдрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн чанаржуулах зорилготой. За манай нэвтрүүлгийнхаа Eco Construction-ы ажилчдын ажлын байран дээр ирсэн байна. Хавуул дөрөгт Eco Construction-ийн болохоор бүх ажилчид нь бүх албан агчид нь өглөө бүхэн цуглаан хийж одоо өдрийнхөө ажлын үр бүтээмжийн талаар цуглаан дээр танилцуулт юм байна. Энэ цуглаан дээр яг юу танилцуулах болсон бэ гэхээр Eco Construction-ы нэг ажилчин хаш эрдэнэ гэдэг залуу болохоор маш хүнд өвчин тусаад одоо Монгол хагалгаанд орох гэж байгаа. Энэ хагалгаанд орох зард нь бол нэлээд өндөр өртөгтэй байна. Тэр өртгийг бол Eco Construction-ы нийт ажилчид нэг өдрийнхөө цалингаар одоо дэмжлэг болж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр энийгээ танилцуулах сайхан мэдээтэйгээр бид бүхнийг дуудсан байгаа. Бидний эрхэм зорилго. Эко салбартаа тэргүүлэгч. Эх орноосоо дэлхийн давцсан. Нэг зүгт нэгдмэл хүчээр ажиллацгаая. Баярлалаа. Та бүгдэд өнөөдрийн ажлын амжилт хүсье. Манай компани бол одоо мэрэгжилгүй залуу боловсон хүчнийг авч ажилуулад мэрэгжил эзэмшүүлдэг. Манай хаширдын одоо манай компанид ороод 7 жил болж байна. Тэгээ энэ хүүхэд маань анх орж ирж байхдаа мэрэгжил байхгүй. Ингээд туслах ажилтнаар орж ирж исэн. Би одоо компанийнхаа сургалтын албанд хүсэл тавиад цахилгаан болоод хийн гагнуурчны хос мэрэгжил эзэмшүүлээд одоо 13 онд бетон зургийн үйлдвэрийн засварчин буюу операторчин гэсэн мөн дахин хос мэрэгжил эзэмшсэн. Манай тэргүүний сайн залуучуудын нэг л дээ. Энэ залуу маань одоо зүрхний хүн тагалгаанд орох болсон. Тэгээд одоо хамт олноороо хэсгийнхаа хамт олноороо ярилцж байгаад ер нь нийт хамт олондоо компанийнхаа нийт ажиллагч танилцуулъя, тэднээс хүч авъя гэдгийгсэн. Манай инженер техникийн ажилтнууд аягүй сайхан хүлээж авсан, ажилчид маань хүлээж авсан. Тэгээ өнөөдрийн арга хэмжээ маань юу гэхээр гол нь бид нэг өдрийн цалингаа хандуулж байгаа өдөр дохиож байгаа нь онцлог. Түүн дээр одоо манай удирдлагаас үйлдвэрлэлийн албанаас энэ өдрийн бүр өндөр бүтээлийн уралдаанд өдөр болгож бас мөн одоо ажиллагчдыг одоо сайн ажилласан ажиллагчдыг урамшуулах тал дээр сэтгэлийн дэм өгөх тал дээр биднийг дэмжиж байгаад маш их баярлж байгаа. Ер нь хаширдны хагалгааных нь төлбөр нь болгон 7 сая төгрөг болсон юм Монголд тэгдэж байгаа нь. Тий, 7 сая төгрөг болсон эмчилгээтэйгээ нийлээд тий. Тэгээд 7 сая төгрөг болсон. Би бол одоо анх 7 сая төгрөгийн хүсэл тавьж явсан. Гэтэл өнөөдөр тэр маань 9.5 сая төгрөг болсон. Би айгүйх баярлсан. Бараг одоо өөрөө бараг баярлсан тавилах гэдэг шүү дээ. Энд чинь яагаад гэвэл миний удирдлаганд байгаа ажилтнууд гэдэг маань одоо миний л нэгэн гэр бүл. Тэгэхээр зэрэг тэд маань эрүүл байж бидний ажил сайхан явах ёстой. Тэгэхээр зэрэг одоо барилгын бүтээн байгуулалтын ажил улс их оронд маань ч гэсэн бас нэг эрүүл залуу боловсон хүчин ажиллаж байна гэдэг чинь илүү байх болов гэж бодоод байна. Бид үнэхээр нэг зүгт нэгдмэл хүчээр ажиллаж чадах юм байна гэсэн сэтгэлдээ надад хүрлээ. Та бүгддээ баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч Eco Construction.
Улсын мөрөөдлийн үйлдвэрийн нэвтрүүлгийн уран бүтээлчд улаастай дэрсэн байна. Энд одоо Eco Construction ажилладаг операторч мэрэгчлээ хаш эрдэнэ гэдэг залуугийнх л энэ байдаг юм байна. Манай хаш эрдэнэ болохоор одоо нэг 32 орчим настай. Тэгээд төрөлхийн зүрхний цаорл гэдэг оншоор онцлогдож нэлээд жоохон зовиртой байжгаад одоо нөгөө хагалгаанд орохгүй болохоор хэмжээ жоохон томроод байдаг. Тэгээд энэ удаа бол ялцчгүй хагалгаанд орохгүй 8 наснд аюултай гэсэн учраас одоо гэртээ амарч байгаа юм байна. Хаш эрдэнэ маань одоо мөнгө хаалгааныхаа мөнгийг яаж олох вэ гэдэг асуудалд том асуудал тулгараад байж байгаа юм байна. Энэ үнэхээр хүнд асуудлаас хүнд бэрхшээлээс Eco Construction-ы нийт албан хаагчид ажиллагсад нэг өдрийнхаа цалинг хандуулсан буянтай үйлс хийсэн байгаа. Ингээд бол хаш эрдэнэ маань бол одоо яг бидний энэ сайхан үд хийгээд ирж байгааг мэдэхгүй байгаа. Одоо ингээд орж хаш эрдэнэтэйгээ уулзаж хаалгааныхаа зардлыг хамтдаа гарт толцгаая. За сайн байна уу хаш эрдэнэ? Би яаж гайгүй юу? Зөөртэй л. Зөөртэй л байна уу? Хаалгааныхаа өдрөг тавлсан. Яг одоо бол яг тавлаг байгаа. Ер нь бол хаалганд орно гэж бодож байгаа. Яг онцлогдсон онш маань. Зүрхний цоронго төрөлхийн гажиг л гэж харсан. Төрөлхийн гажиг маань одоо томроод байсан уу? Ер нь урд нь бол мэдээж төрөлхийн хэмжээ орхон өвдөжсэн тохиолдсон байсан байна. Ер нь бол үе нэг жоохон өвдөг гэсэн тэр тухайн үедээ би одоо нэг залуу байсан юм болохоор нэг хайхтар өөрөөгөө мэдтгүүл явсан жоохон гатгуулаа явждаг байсан. Тэгээд би сайн 13 онд би гээд татгуулж өвдөд. Тэгээ би инженертэй хандаад тэгээд нэг хувийн эмнэлэг твтээд тэгээд тэндээ онцлогоо дотоос тэгээд тогтоогоод зүрхний гажигтай цоронхоо гэж гажсан. Тэгэл тэрнээс хойш тэгэл нэг юм тангавал тэгэл эмнэлгээ дээр хөвтөл яваа. Дүүргийн эмнэлэг ингээл гэж энэ зэмлэг хөвтөл явд эмчлүүлэл явж байсан. Цоорхоо мөн гэхлээрээ хэдэн миллиметр? Одоо 1.5 1.2 мм гэж жижигсэн. Одоо бол 2 гарцл явж байсан. 2.1 гарантай явж ийн гэдэг. Тэг их томорцсон байна. Зүрхэн томорцсон юм уусгаас тэгээд давхардаг гэсэн. Хаш эрдэнэ Eco Construction-д ажиллаад алхир удаж байгаа байлаа. Одоо 2010 оноос хойш ажиллаж байгаа. Тийм. Сайхан хамт олон том байна шүү дээ. Харин ийм сайхан хамт олон одоо 90 жил мэддэг би одоо бүр үнэхээр бүр чочирч чинь нэрээ. За Eco Construction компани нийт ажилтнууд бид одоо хаш эрдэнэ чинийхээ одоо зүрхний хагалгаанд нэмэр хандив болгоё. Хандивын үйл ажиллагаа явуулъя гэдэг уриалгыг техник хэсгийн хамт олноос гаргасан манай хамт олон. Энийг үйлдвэрлэлийн албаны инженер техникийн ажилтнууд болоод ажиллагсад уриалганаар хүлээн аваад өнөөдөр бид чиний төлөө чиний одоо хагалгаа эмчилгээнд зориулж нэг өдрийнхөө ажлын хөлсийг хандуулж байгаа бүх нийт ажилтан ажиллагсад шүү. Ингээд ажилтан ажиллагсдын хандивын 8 сая төгрөгийг хүлээлгэж өгөхөөр зохион байгуулах комисс бүрдсэн. Тэгээд энэ ажлыг зохион байгуулах явцад нийт ажиллагсдаас бүрдсэн, цугларсан нэг өдрийнхөө ажлын хөлсийг өгье гэсэн хандивыг чамд гардуулж өгөхөөр манай ирсэн байна. Манай бригадын хамт олон болоод комиссийн удирдлага. Тэгээд би энэ бололцоог ашиглаад одоо энэ хандивыг чамд хүргэж өгөхөөр ирсэн явдалтай бид бүгд бас их баяртай байна. Яагаад гэвэл одоо миний одоо бригад хэсгийн маань нэг ажилтныг бүх нийтээрээ дэмжиж ингэж хандив өгсөн. Тэр хандивыг чамд авчирч өгч гардуулахар ирсэн юм аа. За ингээд хандивыг хүлээж авлаа. Тэгээ надад хаалганд ороход одоо ийм их мөнгө надад нэг тухайд олдохгүй айгүй хүнд бишэлтэй байсан. Тэгээ Eco Construction компани хамт олон дараа инженертэй төлөөх баярлалаа гэж хэлээ. Тэгээд энэ олон сайхан хүмүүсээ нэг өдөр надад дахин ийм сайхан амьдралд биелгэсэнд би баярлж байна.
Хагалгаагаа амжилттай хийлгээд хурдан ирүүл олоорой. Тэгээ чамд ингээд нэг өдрийнхаа хөлсийг өгөөд чамд амьдрал харьсан энэ сайхан олон хамт олонд ч гэсэндээ ажлын өндөр амжилт төсөө өрөө. Баярлалаа. Би танаа телевизийн жижигсний айгу их үздэг. Танаа телевизийг үзэж ари манад өнөөдөр ингэж амар сэтгэл үнэхээр догдолж нэр. За манай хаширдны ихнэр лөө. За ханлаа алхир удаж байгаа лээ. Тэр ч одоо 3-4 жил болж байна. За 2 хүүхэдтэй юм уу? Охин байна. За ингээд ямар ч байсан нөхрөө юм хүнд өвчтөө гэдгийг урд нь мэдчихсэн үү? Нодлонгоос л мэдсэндээ тэгэл нодлонгоос нөгөө нэг шинжилгээ мэнжилгээгөө судалгаа эмнэлэг төвтэй тэгэл тэрнээс нь ахуулаад мэдсэн. Тэгээ энэ жил тэгэл эмнэлэг төвтэй тэгэл одоо тэгээд юу хагалгаанд ор гэдгсэн тэгэл хагалгаанд ороход хэдэн төгрөгийн зардал орно гэсэн бэ? одоо ерөнхийдөө 6-7 сая төгрөг чөлөөд орно гэж ярьжсэн баха. Би тэгээд тэр мөнгөний одоо тэгээд хадгийн баг ингээл бид нар ч одоо тэгээд дотроос нь тэгэл гэр бүлээсээ тэгэл одоо бид хоёр ч одоо бөөн бодол олоод тэгэл тиймэрхүү юм л ярилцаа суучлаасан л да. Одоо ажлынхан хамт олон ингээд туслана гэж бодож байсан уу? Өстө бодож байгаагүй тэгэл ямар санд гинтгээ ороод ирэхээр нь гайхаал тэгээд ямар санд одоо баярлалаа гэдгийг ямар ч хэсэг илэрхийлээ. Тэгээд ямар ч хэсэг Эко констракшны тэгээ хамт олон тэгээд бүх дарга ажилчид хамт олонд нь баярлалаа гэж хэлье. Нөхрөө хүмүүстэй. Одоо 7 сая төгрөг ч 8 сая төгрөг ч хаалгаа хэлгээд энэ учудаас мэдээж насан төдий ирээр уртсан 2 хүүхэдтэй аав нь байж тий хань нь болж олон жил хамт амьдрнаа гэсэн үг тийм танаа хоёр танаа гэж ийм амьдрал гэж баяр баясгал нь бас дүүрэн л байна. Тэгээд сайхан мэдээ сонсож гин тэгээд гоё нөө. За яг онцлогдсон унш маань зүрхний цоронго төрөлхийн гажигл гэж харсан. Би бол одоо анх 7 сая төгрөгийн хүсэл тавьж явсан. Гэтэл өнөөдөр тэр маань 9.5 сая төгрөг болсон. Би айгүйх баярлсан. Бүх нийтээрээ дэмжиж ингэж ханд өгсөн. Тэр хандвийг чамд авчирч өгч гардуулахар ирсэн юм аа. Хүүхдтэй одоо өнөөдөр эрүүл сар бол олгож авах зардал мөнгөний олж авсан да би бас их баярлж байна. Миний л үртэй ялгаа юу ах. Станаа дээшээ тийм нэг доошоо газар хатуу одоо яад гэж өсөл оруулна та энэ хоёр хүүхдээ бодоод. Анх хаширтныгээ би манайх нөгөө шип имлэгтэй тэр имлэгээсээ би нарийн мэргэжлийн эмчийг авчираад ажиллах систем маань ажлын байр талбай дээр нарийн мэргэжлийн эмч нарын шинжилгээ аваад үзлэгээ хийгээд тэгээд би тэр имлэгтэй шип имлэгтэй ажилчдаа ээлжилж хэвтүүлдэг. Тэгээд хаширтны ээлжит имлэг болоод үзүүлээд хэвтүүлсэн манай нөгөө шип имлэгийн эмч маань намайг маргааш нуцтаа загинсан. Та яасаа хайхрамжгүй хүн бэ? Танаа энэ хаширтан гэдэг хүүхдийн чинь зүрхэн цоорхон юм байна. Тэрийг бид одоо нодлон анх мэдсэн. Тэгээд энэ жил одоо манай компани өөрийн маань одоо шип эрүүл мэндийн 1-р төв нодлон эмчилж исэн эмч маань дахиад зүрхийн үзээд тэгсэн нодлонгийн зүрхний цооролтоос 1 см нэмэгд томорсон байна. Энэ хүнд одоо яаралтай хаалгаа хийхгүй болохгүй. Гэтэл манай хүүхэд одоо хаалгаанд орох мөнгө байхгүй гэдгийг бол би мэдэж байсан. За тэгэхээр би одоо энийг яаж зохион байгуулах ёстой гэдгийг одоо баригад хамт олноороо хэлэлцээд тэгээд ийм хэмжээнд хүрсэн. Тэгээд энэ ийм хэмжээнд хүрээд хүүхэдтэй одоо өнөөдөр эрүүл сар бол олгож авах зардал мөнгөний олж авсан да би бас их баярлж байна. Миний л үртэй ялгаа юу ах. Тэр утгаараа тэгээд өнөөдөр манай баригад хамт олон уламжил ясаараа нэг 2 дахь
ажил зохион байгуулах гэж ирсэн. Энэ нь юу вэ гэхээр зэрэг хэсэг бригадуудаас одоо гэр бүлтэй болсон, шинэ иргэнтэй болсон ийм тохиолдолд бид нар бас бригад хамт олноороо ирж сэтгэлийн дэм өх, урам өх үйл ажиллагаа явуулдаг. Тэрнийхээ нэг хэсгийг зохион байгуулах гэсэн. Өнөөдөр хаш эрдэнэ маань шинэ иргэнтэй болсон, нэг хөөрхөн охинтой. Тэ. Энэ охины мэлалгыг хийх гээд одоо манай бригадынхан ирсэн байгаа. За ямар гинтийн бэлгтэй юм бэ? Гинтийн бэлгээ хаач зогсчоод заастаа. Дан. Угаадгын машин. Яа танах ямар гоё юм бэ? Угаадгын машинтай болсон байна штэ. За. Нөгөө товтой яваа. Станерэн. Дан. За энэ том агаад нүг Агагийн бэлэг. За. Агаа дүүгээ сайн харин шүү. Ээжтэй сайн нэмэр болоорой. Аав ээжийнхээ үгэнд сайн ороорой. За энэ шинэ иргэн. Энэ мамагийн бэлэг. Оо авчлаа. За энэ бол одоо бид яагаад ажлагчдынхаа одоо ахуй хангамжийг сайжруулах үүднээс ер нь бол одоо тэгээд манай хүүхдийг өнөөдөр хэрэггүй цэвэр ажилд нь болоод ахуйд нь тогтмол тийм байлгаараа тэр нь ямар утгаараа вэ гэхээр зэрэг аливаа ажлын байрч вэ гэр оронч вэ цэвэр цэмцгэр тогтой байж чадвал өвчин эмгэгээс сэргийлж чадна тийм үү. Тийм болохоор зэрэг нэгдүгээрт миний хүүхдийн гэргийн алтан цэцгийнхээ ажлыг нэгдүгээрт хөнгөвчлөх хоёрдугаарт миний хүүхдийг байнга цэвэр явуулж байгаарай. Тэгээд алтан цэцэгтэй ажлыг хөнгөвчлөхөөр энэ угаалгын машиныг би чиний хийсэн гарын хоол миний хүүхдэд очихдоо халуун нэгдүгээрт очих ёстой. Энэ нь манай хэсэг бригадын хамт олонны халуун сэтгэл шингэсэн хоол очиж явах болтугай. За баярлалаа. Ажил хөнгөвчлөх За одоо сэтгэл ямар вэ? Өндөр энэ одоо тэгээд нөхрийгээ цэвэр цэмцгэр авч явна л гэж амлая. За тэгээд хааширт нь ямар ч байсан давхар айгүй их олон баяр болж штэ тий. Сэтгэл ямар вэ? Сэтгэл ямар вэ? Сэтгэл маш өндөр байна. Амар өндөр нөт. Нэр их өндөртэй хийлгэх өндөр байхгүй. Тэгвэл сайн хүний инженер бол хамгийн гол нь сэтгэлээрээ баян байж чадах хүмүүстийг яадаг шүү. За. Энэхэн хорвоо бүхлээрээ игэл хүний үлгий билээ. Ерөнхий ивент тэтгэгч Eco Construction. За өөрийгөө танилцуулах манай үзэгч Хаширдны ээж нь. Би Хаширдны ээж. Хаанд нутаг ус хаан үлээ. Би одоо Төв аймгийнхаа. Нас хэдтэй лээ? Одоо 50 гаруй явж байна. За хэдэн хүүхэдтэй вэ та? 4 хүүхэдтэй. Хаширдны хэддэг нь? Хаширд нь хамгийн том нь 2 банд 2 хүүхэдтэй. Хоёулаа энэ чинь ажилладаг юм аа Eco Construction-д. Тэгээ ер нь ингээд би энэ өвдөжсэн юм уу мэдчихсэн үү та? Бид тэр ерөөсөө мэдэхгүй байж байгаа. Энэ компани буюу өстой эмнэлэг твтүүлээ. Одоо энэ ихчээ инженер хүүгээ манай надлын эмнэлэг твтүүлээ. Тэгээ бид тэр энэ оншиг мэдчих авсан. Тэгийг бол ерөөсөө мэдэхгүй ингээд өвдөд энд гэж явдаг гэсэн. Тэгээд бид нар чи амьдал ажиллагаад идэр чи явах юм дөө. Тэгээ өөрхий. Тэгээ энэ жил бас тэгээд өвдөд байгааг мэдсэн юм уу? Дахиад эмнэлэг твтүүлсэн байхгүй юу? Нуусан эмнэлгээр явуулаа өөрхий. Тэгээ сая энэ дээр ингээд хаалган операцанд орох юм юу авчаад. Одоо яах вэ бид чинь бүүл муутай улс чинь. Одоо яах вэ? Би чи одоо тэгээ одоо станаа дээшээ тэмрээ доошоо газар хатуу одоо яах вэ? Яадаг ч ёсол оруулна та. Энэ хоёр хүүхдийн утаа. Тэгсэн чинь хамт олон ийм сайхан сэтгэл гаргаж тусалж чад. Тэгэл би энэ хоёрт хэлж байгаа. Цаас энэ хоёр хүн ингээд ажил их хамт олонтой байх чи ийм сайхан байдаг юм биш үү? Стада миний гоо одоо хаалгаанд ороо сайхан юм. 90 сар бол болоод одоо энэ компанид Eco Construction энэ инженер инженертэй миний 90 сар болоод дотоос
Эдгээр ийм л их өөртөө болж штэ чи. Ийм сайхан хамт олно. Өстө баярлж байна би хот. Яах юм бэ нэр юм. Би ч одоо ихээсээ хоёулгана. Энэ 4 хүүхэд мөр 2 маань энэ том компанид ажилладаг. Өстө надад өстө баярлаа гэж багтаж. Танаа телевиз ханчихсан. Өстө минь хүүхэд амьдрал. Эм чин жилийн нас байгаа штэ минь одоо ийм сайхан залуу чи одоо хагалгаа апрессэнд одоо орохгүй чи ингээд энэ ингээд томроод байх юм бол ямар ч юуг имжлэхийг болно штэ чи би чамд харамсаад минь одоо яаж ч чи мөнгө бол одоо нэр ингээд өвчин чи мөнгөлөхгүй л бол нэр амьдрахгүй юм штэ одоо ямар ч ирээс одоо би бодож ирсэн одоо ямар ч гэсэн миний компани хандантаа говьда ээж хувьд дээрээс нь одоо яавт тэгээд болондоо миний хүү ямар ч байсан амьдрын штэ миний хүүгээд зориг уулч энэ маань мөнгө байхгүй ээж би ямар ч гэсэн ажил хийх юм эсвэл чи хүлээж ээж болно штэ л гэсэн тэр болдгоо л би нэрээстэй энэчээс энэ эко контрактаас миний хоёр хүүхдээ амьдрал бий болж үдээ зэрэгтэй амьдчих. Яг л өөрөөсөө бор зүрхээр энэ амьдралаа бий болгосон. Наад төрөн мөнгө байхгүй юм чи яах вэ? Энэ компанид би стенэрэстэ туйлыг баярлж нэрсэ. Залбирахаас өөр арга. Одоо эко контракт бүх ажилчид халбаа хаагч инженер техникийн ажилч та ялгаа ингэчээ захиалт миний хоёр хүүхэстэй мэрэгчлээ болгож өглөө өстой хинээр чи мэрэгчлгүй анх төмөрийн үйлдвэрлэсэн л гэсэн тийм ээ. Тэгээд одоо бүх 3-4 мэрэгчлээ энэ хоёр ч одоо гагнуур чи хин авт одоо оператор өчнөө сайхан мэрэгчлээ болгож өгсөнд нь би талархаж чинь ингэчээ инженерт өстой залбирахаас өөр арга байхгүй. Энийн өвчнөлд энэ хоёр ингэж эдийн зэрэгтэй сайхан амьдарч байгаа шүү дээ. За тэгээд ямар ч гэсэн баярлалаа. Та ч гэсэндээ урт насалж удаан жаргаарай. Баярлалаа. Сэтгэлийн биелэг дээр нь асар их одоо хагалгааны төлбөр өгнө гэдэг чинь үнэхээр одоо хэр баргийн хамт олонны бас гаргаад мэ гэд нэг өдрийнхаа цалин өгчдөг тийм амар юм байхгүй. Тэгээд танаа хамт олонд ч гэсэндээ баярлалаа. За баярлалаа. Энэ нь бол одоо зөвхөр бидний одоо зүтгэлийн ач хүсэлтэй зөвхөн минийх биш. Энэ нь бол Eco Construction компани нийт ажилтан ажлагчдын хичээл зүтгэлээр бүтсэн зүйл учраас би бас их өөрөө их баяртай байна. Миний хамт олон нэг зүгт нэгдмэл хүчээр ажилцгаа юуратай ажилдаг. Тэгэхээр зэрэг өнөөдөр нэг зүгт нэгэн сэтгэлийн үзүүрээр ингэж хандвийн үйл ажиллагаа явуулсан Eco Construction компани инженер техникийн ажилтан нийт ажлагчдаа би бас их баярлснаа илэрхийлээд та бүгддээ эрүүл урт удаан наслах ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. Хаширдны тухайд бол нэлийн хожуу илж байгаа байхгүй. Уул нь бол эн чинь 2-3 настайд бисэслийн имчилгээ хийх ёстой. Би маргааш айгүй сайхан сэтгэл зүйн бэлтгэдтэй айгүй гоё орноо би халуунда. Тэгээ амжилттай ороо гараад байна. Хүүхдээ барьж өгсөн байгаа л харсан. Ингээл хүүг ингээд ороод бас л эвүүл юм байна. Энэ хатгаа амжилттай болж сайн болох хахаалж бодчих. Нэцэлгэн дээр ингээл үндийгэл харж байна. Тэгээ их хүний сэтгэл таймер өөр хөгжчихсэн сайхан болно гэж тэлэх чинь. Төвчээл байж. Манай нэвтрүүлгийнхаа яагаад 3 дугаар эмнэлэг дээр ирсэн бэ гэх юм бол Eco Construction-ы одоо гагнуурчин мэрэгчлээ хаш эрдэнэ маань маргааш зүрхний цонхон гажгийн хагалгаанд маш яралтайгаар орох болсон байгаа. За хаш эрдэнэ маргааш хагалгаанд орох гэж байгаа. Тэгээ ер нь би ийм байдал ямар байна? Ийм байдал ер нь одоо ер нь бол жоохон хүнд талтай байна. Тэгээ одоо ер нь бол өвдөлт бол улам л их өвдзөрл. Тэгээд энэ өвдөлтөөр ер нь бас тэсхийн арга бас хэцүү болоод одоо энэ хаалгаанд л хурд орох шаардлагатай болоод нэгдсэн гурд тэгээд хүмүүстээс асуугаад одоо энд хаалгаа сайн хийдэг газар мазар гэдэг тэгэхээр тийм бол яг энэ ч хандж үзлээ. Энд ч тэгээд оншоо тогтоолголоо. Онш ер нь урд нь одоо 2 сарын өмнө 1.6 таа эсвэл одоо 2.5 тавтаалсан гээ улам л том цоороод байгаа юм лаа. Тэгээд энэ ч ер нь над шаардлагатай байсан хурдан хаалганд орохгүй бол ер нь чиний над цооролт их төлөвлөж цаашдаа
агш дээр энэ даралмалт эсвэл ер нь цаашдаа айгүй хүндрэн гэж нод ирсэн. Тэгээд энэ 3 дугаар эмнэлгийн эмчнэрт хандаад тэгээд шинжилгээ хариунуудаа өгөөд маргааш шалган авах болсон. Ерөнхий ивент тэтгэгч Эко Construction. Гагнуурчин, операторчин, хаш эрдэнийн эмчилгээнд зориулсан сан бүрдүүлэх тухайн өдрийн би бол одоо анх 7 сая төгрөгийн хүсэл тавьж явсан. Гэтэл өнөөдөр тэр маань 9.5 сая төгрөг болсон. Би айгүйх баярлсан. Яа өөрөө бараг баярлсан тавилах гэдэг шүү дээ. Бүх нийтээрээ дэмжиж ингэж ханд өгсөн. Тэр хандвийг чамд авчирч өгч гардуулахар ирсэн юм аа. Хүүхдээ одоо өнөөдөр эрүүл сар бол олгож авах зардал мөнгөний олж авсан да би бас их баярлж байна. Миний л үртэй ялгаа юу ах. Тэстэнэ дээшээ тийм доошоо газар хатууд яад гэж өсөл оруулна да. Энэ хоёр бүтэл бодоо. Хагалгаанд орох сэтгэл санааны бэлтгэл ямар байна? Бэлтгэл бол хангалттай айгүй өөрөө их зоригтой байгаа. Хаш эрдний тухайд бол нэлийн хожуу хэлж байгаа байхгүй. Уул нь бол эн чинь 2-3 настайд бэлтгэл эмчилгээ хийх ёстой. Ямааш айгүй заахан сэтгэл зүйн бэлтгэдтэй айгүй гоё өмнөө би халуунда. Тэгээ амжилттай ороогаад байна. Хүүхдээ барьж өгсөн байгаа л орсон. Ингээл хүүг ингээд ороход бас эвгүй юм байна. Энэ хатгаа амжилттай болж сайн болох хахаа л гэж бодчих. Нэцэлгэн дээр ингээл үндийгэл харж тэгэл бас яах вэ нөлөөсөл яах вэ их хүний сэтгэл таймер өр хөгжиж гисэн сайхан болно гэж тэлэх чинь төвчээд байж. Зурагтаар харчаад энэ ямар сайхан ямар улсууд нь ингэж очдөг юм бол азтай улсууд юм даа л гэж боддог гэсэн. Олон том. Хагалгаанд орох сэтгэл санааны бэлтгэл ямар байна? Бэлтгэл бол хангалттай айгүй өөрөө их зоригтой байгаа. Хаш эрдний тухайд бол нэлийн хожуу хэлж байгаа байхгүй. Уул нь бол эн чинь 2-3 настайд бэлтгэл эмчилгээ хийх ёстой. Ямааш айгүй заахан сэтгэл зүйн бэлтгэдтэй айгүй гоё өмнөө би халуунда. Тэгээ амжилттай ороогаад байна. Хүүхдээ барьж өгсөн байгаа л орсон. Ингээл хүүг ингээд ороход бас эвгүй юм байна. Энэ хатгаа амжилттай болж сайн болох хахаа л гэж бодчих. Нэцэлгэн дээр ингээл үндийгэл харж тэгэл бас яах вэ нөлөөсөл яах вэ их хүний сэтгэл таймер өр хөгжиж гисэн сайхан болно гэж тэлэх чинь төвчээд байж. Ерөнхий ивент тэтгэгч Эко Construction. Тэвслэцийн мөрөөдлийн хэлтгийн нэвтрүүлэг маань нэгдсэн 3 дугаар эмнэлэг дээрээс нэвтрүүлгээ үргэлжилж байна. Эко Construction-ы одоо гагнуурчин мэрэгчлээ хаш эрдэнэ маань маргааш зүрхний цонхон гажгийн хагалгаанд маш яралтайгаар орох болсон байгаа. За хаш эрдэнэ маргааш хагалгаанд орох гэж байгаа. Тэгээ ер нь биеийн байдал ямар байна? Ийм байдал нь одоо ер нь бол жоохон хүнд талтай байна. Тэгээ одоо ер нь бол өвдөлт бол улам л их өвдсөрл. Тэгээд энэ өвдөлтөөр нь бас дисхийн арга бас хэцүү болоод одоо энэ хаалгаанд хурд орох шаардлагатай болоод нэгдсэн гурд тэгээд хүмүүстээс асуугаад одоо энд хаалгаа хийд сайн хийдэг газар мазар гэдэг тэгэхээр тийм яг энэ ч хандж үзлээ энэ ч тэгээд оншоо тогтоолголаа онш ер нь урд нь одоо 2 сарын өмнө 1.6-тай байсан бол одоо 2.5-тай болсон ингээ улам л том цоороод байгаа юм лаа. Тэгээд эмчнэр ер нь над шаардлагатай байсан хурдан хаалганд орохгүй бол ер нь чиний над цооролт их төлөвлөж цаашдаа агш дээр энэ даралмалт эсвэл ер нь цаашдаа айгүй хүндрэн гэж нод ирсэн. Тэгээд энэ 3 дугаар эмнэлгийн эмчнэрт хандаад тэгээд шинжилгээ хариунуудаа өгөөд маргааш шалган авах болсон. Тэгээ хаш эрдэнэ за ямар ч байсан маргааш шалхалаар хагалгаа маань өглөөс цагаас эхэлнэ гэсэн тий. За тэгэхээр ер нь одоо хагалгаанд орох сэтгэл санааны бэлтгэл ямар байна? Бэлтгэл бол хангалттай айгүй өөрөө их зоригтой байгаа. Ер нь өөрөө цаашдаа орохгүй бол миний би цаашдаа амьд явах айгүй боломж муу болоод байгаа байхгүй. Тэгэхээр би заавал орох шаардлагатай бол би өөрөө сэтгэлийн тэнхээдээ өөрийгөө хитнээс их бэлдэж байгаа. Ямааш айгүй заахан сэтгэл зүйн бэлтгэдтэй айгүй гоё өмнөө би халуунда. Тэгээ амжилттай ороогаад байна. За тэгээд хаширдаа ойлоо маргааш хагалгаанд нь орох эмчнэртэй орж уулзъя. Одоо маргааш хаширдны хагалгааны багийнхан ажиллаа хийсэн байгаа гэсэн. Тэгээд хамтдаа орж уулзъя тэхөө. За тэгээд. Тэгээд хаширдны
энэ одоо зовөр шаналгаа шинжилгээнүүдийг үндэслээд энэ хүн бол гацааг мэслийн имчилгээ хийгээс өөр аргагүй ийм байдалд хүрсэн юм аа. Тэгээд мэрэгжлийн эмчнэр үзээд энэ хүний мэс заслыг хийсэн учраас мэс заслд маргааш орохоор төлөвлөгдөж байж байгаа. Одоо иймэрхүү өвчнөр манай Монголд өвчлөж байгаа хүмүүс алхир олон байна вэ? Энэ хаширдны тухайд бол нэлээд хожуу ирж байгаа байхгүй. Уул нь бол эн чинь 2-3 настайдаа хамгийн цаатал нэг 5-6 настайдаа мэс заслын эмчилгээ хийх ёстой. Гэтэл бол энэ одоо 30 хүртсэн ийм хүн гэдэг бол нэлээд хожуу л да. Гэхдээ манад энэ хагалгаа хийгддэг. Энэ гажиг бол илбэг тохиолдвол нэлээд илбэг тохиолдог. Манай зүрхний төрөлхийн гажиг дотроос энэ ховдлоо тосгор хоорондын тасалбаршийн цоорхот гажиг бол нэг 25-аас 30% нь бол эзэлж байгаа. Тэгээд энэ хагалгыг бол маргааш хийхээр ингэ төлөвлөж байгаа. Ерөнхийдөө бол та одоо өнөөдөр хүртэл энэ төрлийн хагалгааг асар олон хийсэн үү? Ер нь манай яг шаасны 3 дугаар эмнэлэг дээр энэ хагалгаа анх эзэнс хийгдэж эхэлсэн юм бол. Энэ хагалгаа бол манай эмнэлэг дээр бол 1960 оноос хойш энэ зүрхний төрөлхийн гажийн талаар хагалгаа бол хийсэн. Гэхдээ сүүлийн үед бол энэ хагалгаа бол эрчимтэй хийгдэж байгаа. Яг бол тоног төхөөрөмж бусд юм одоо нэлээд хуучны үеэ бол нэлээд сайн болсон учраас энэ хагалгаа бол нэлээд хийгдэж байгаа. Манай одоо улсын эмнэлгийн одоо бидний хийгдэж байгаа хагалгаа бол үнэгүй тийм үү? Энэ бол яг энэ хагалгаа энэ хаширтанд хийх гэж байгаа энэ хагалгааг бол бусад газар бол 50-аас 60 мянган долларт бол хийгддэг хагалгаа байхгүй. Одоо энэ одоо тэр төлбөр нь одоо юунд яваад ийнэ гэвэл одоо энэ оксигенатор гэж одоо нэг удаагийн оксигенатор гэж багж байдаг. Энийг бол улс бол хангаж өгдөг. Бусад газар бол даатгалаас одоо энэ хүн одоо даатгалаар одоо энэ багжийг аваад одоо хагалгаа одоо 50-60 мянган долларын те энэ хагалгааг хийлгдэг бол манай Монголд бол одоо даатгал одоо энэ төлбөрийг одоо төлөх боломжгүй учраас энэ хүн одоо тэр компаниас худалдаж аваад энэ хүнд л зориулагдаж байгаа шүү. Тэрнээс одоо бид нэр одоо ямар нэгэн төлбөр энэ төр авсан тийм бол бас арай биш юм аа гэдгийг бас хэлэх гээд байгаа байхгүй. Чулуунбатын хаширдна гэж төрөлхийн зүрхний гажигтай одоо 29 настай залуу манууд яг одоо хагалгаанд орсон байна. Ямар нэг хүндэтгэх шалтгаанаар бид бүхэн орж бичлэг хийж чадсангүй. Ингээд ямар ч хэсэг арга гэрийнх нь бол бүгдээр ингээд өглөө эртлэн ирээд хүлээж байна. Хаширдна маань ингээд хагалгаанд орчлоо. Ер нь төлөө уулцсан мэт те. Уулцсан. Тэгээд ямар ч нөхөртөг уулзаал тэгэл хүүхдээ барьж өгч байгаа л орсон. Тийм тэгэл сэтгэл бол өндөр ээ нөө. Тийм ямар нэгэн тийм юу бас твж бас сандраад явах уу гэж бодлоо тэгэл өөргөн барил байж л тийм. Сэтгэл дотроо жоохон төгшөөртэй л байна уу? Айдастай байна. Тэгэл ингээд хүүг ингээд ороход бас эвгүй юм байна. Бас дэрэгдэн болохоор их цогл байсан. Яг ингээд хагалгаанд ороход бас сэтгэл ингээд бас нэлээд туслаад хүмүүстээр бас уулзуулахгүй байна. Өглөө уулзуулчаад одоо ингээд бас сэтгэл нь хөдөлж байна. Олон хүмүүс хараад ийм шиг ингээд оронгууд нь өөрөө нацилгэн дээр ингээд үндийгэл харж байна. Тэгэл бас яг та нөлөөмслөл яг та их хүний сэтгэл тайван байл өөр хөгжиж гисэн сайхан болно гэж төлөгч чинь төвчээл байж байна. Хаширдны дүү те? Тий. Дүү нэ. Өглөө ахтайгаа уулзаад миний ах их зөрөгтэй зүрхний хагалгаанд орно гээд эгөөний төөртөө дүүгээ хүүгээ үнсээд их зөрөгтэй орлоо. Экогийн хамт олондоос их баярлаа. Миний ахтаас нэг нас харилцсан тас. Ахтай хайртай шүү. Энд ээж одоо жишээлбэл яг энэ юм шиг цаархаа байхгүй. Тийм том. Тэгээ энэ дээр нь ингээд ийм нөхөс тавиад тэгээ эндээс нь эхлээд ингээд энэ ийм том цаархаа юм чинь цус чинь хоорондоо холилдээд одоо нөгөө хамгийн бидүүлгээр хүнд ойлгохоор ярих юм бол одоо энэ цэвэр ус муус хоёр чинь хоорондоо холилдоод яваад байна гэсэн үг байхгүй. Тэгээ зэрэг энэ чинь тусад нь тус болгож хийж байгаа юм. Тэгээ зэрэг бэйний цус нь бэйн рүүгээ яваад дээшээгээ цусны багаар хэлтэнд очиод энэ хүчил төрөгчөөр хангагдаад бусаад наашаага орохдоо энэ гол суцаар ороод ингээд биеэр хүчил төрөгчөөр цус хангагдаж гин гэсэн үг. Тэгхгүйгээр зүгээр ингээд замбрааг холдоод яваад байсан баг. Тэрийг
тус нь болгож өгсөн болохоо зэрэг. Эко констракшн техникийн хэсэг хамтаал ирсэн байна. Хүнд үеийг бас хамтдаа тулахаар та хүртэр ажиллаа. Орхон энд ирсэндээ танд баярлалаа. За энэ манай баг хамт олон дотроос нэг залуу маань хагалгаанд орж байгаа. Тийм болохоор зэрэг бид нэг зүгт, нэгэн чиглэлд, нэгэн зорилго, нэгэн сэтгэлийн үзүүрээр багаараа хамтраж ажилладаг учраас бидний дундаас нэг маань хагалгаанд орж өнөөдөр тэр хүний амьдрал, эрүүл мэнд ямар хэмжээнд очихыг бол одоо таашгүй байна. Тийм болохоор зэрэг бид эрхэн зөв. Бид нэг хагалгаанд орсон болохоор амжилтаа ороод бид эдтэйгээ хамт олонтойгоо сайхан байгаасай гэж хүсэж байна. Манай хаширт нь бас өөрөө бол бас мундаг нэлээд ажил төрөлд бас сайн, баяртай, чадaltaй. Тэгээ ямар ч гэсэн манай хаширт нь ямар ч амжилттай хагалгаанд ороод гараад ирнэ гэж бат итгэлтэй л байна. Тэгээд ямар ч гэсэн хаширтны маань чадна бид дэмжинэ гэл. Энэ хамт олон энэ олон найз нөхөд ах дүүнэр аргын ихний дэмжлэг одоо тэгээд буян заяын төсч түргээ итгэрээсэй л гэж хүсэж байна та. Шилдний абана. За нэг контракшнгийн хамт олон болон ажилчин найз нөхөд нь маш их баярлснаа талархая. Миний үгийн маш хүнд өвчнөд тусалж байгаа найз нөхөд хамт олонд нь дөөл их баярлж байна. Энэ хаалгаа амжилттай болж сайн сайхан болохоо л гэж бодож. Өөртөө юу ахтэй. Нийтээрээ дэмжиж хандив өгсөн тэр хандивыг гардуулахар ирсэн юм аа. Хүүхдээ одоо өнөөдөр эрүүл сар болгож авах зардал мөнгөний олж авсандаа би бас их баярлж байна. Миний л үртэй ялгаа юу ах. Тэстэнэ дээшээ тэмрээ доошоо газар хатууд яахт. Яад гэж өсөл оруултантай энэ хоёр хүүхдээ. Хаширтны хаалгаа бол өглөө 8 өнгөрөөгд орсон байгаа. Тэгээд дөнгө саяхан одоо нэгийн алд ингээд дуслаа. Ингээд хаалгаа хийсэн эмчтэй ингээд уулзж байна. За эмч ямар ч хаалгаа сайхан болсон уу? За хаалгаа бол ерөнхийдөө бол яг стандартын дагуу олон улсын стандартын дагуу хаалгаа бол яг хэмээ явагдсан. Энэний дараагаар бол бас жоохон зүрх сэрхэхгүй нэлээ. Ягаад гэвэл эн чинь би дөрөв хэлжсэн шүү дээ. Зүрх нь том нас нь өндөр тэгээд цоорхоо том юм байгаа учраас нэлийн төвөгтэй байсан. Гэхдээ яг дараагаар нь зүрхийг дэмжих юм болон тоогоор одоо тоглох юм л тоогоор цохиулаад тэгээд зүрхэн сэргээд одоогийн байдлаар өвчтний бие юм байдал хаалгааны дараах байдал байна. Гэхдээ хаалгаа бол сайн болсон. Түрүүн хэлдээ шүү дээ стандартын дагуу явцсан. Харин хаалгааны дараагаар гарах хүндрэлүүд гэж зөндөө олон хүндрэлүүд байна. Тэр хүндрэлийг одоо гарахыг сэрсний дараагаар 2-3 хоног байж л тэрний дараагаар яах вэ гэдгийг шийдэгдэх юм л л та. Та одоо нэг зүрх бариас суугаад ах шиг нь одоо энэн дээр тайлбарлаа. За энэ зүрхэн дээр бол зүгээр энд байж байгаа. Энэ нэг тол байгаас энэ бол яг тэр цоорхон байхгүй. Тэгэхдээ ийм жижиг мч том цоорхон. Тэгээд энийг бүтэн ингэж юу яасан нөхөөс тавиад тэгээд энэ зүрхний хөндийн нүт байж байгаа хийн бахан хийнүүд байдаг байхгүй нэг хагалгаа чи нээлттэй гарч байгаа учраас тэр хийнүүдээ гаргаад тэгээд дараа нь зүрхээс сэргээгээд энэ ойдлуудыг бүгдийг ахиж аваад тэгсний дараа эн чинь явдалт хэцүү л дээ. Ягаад гэвэл энэ дээд хөндийн доод хөндийн чинь бас гуурс тавина. Энэ гол судсан чинь бас гуурс тавина. Тэгээ энийгээ тавиад тэгээд өвчтний бол тэр юуны цусны зохиомл эргэлтийн машинтайгаа холж очиж байгаа байхгүй. Тэгээд энэ зүрхээ таг зогсооч. Тэгээд зэрэг хагалгаа бол айгүй төвхтэй байгаа.
Тэг энэ зүрхчин бол бүр нам зогсно. Тэгээд зогсныхын дараагаар миний хил дээр ингэж зүсээд тэгээд энд нь хагалгаа юм хийгээ. Тэгээд буцаад энэ зүснэ ингэж аваад. Тэгээд дараагаар нь бол зүрхээ сэргээж иж. биендээ байрлуулахаас өмнө сэргээж. Тий, тэгж. Ягаад гэвэл тэгээд эднэр ингээд бүгдийг одоо энгийн хэлээр одоо хүнд ойлгуулахын тулд одоо юу гэж ярмаар юм бэ? Одоо яг л эднэр дээр тавьсан энэ одоо гуурс гэх юм. Одоо эднэр нь энэ бүгдийг суллаад тэгээд одоо энэ наркозын эмч тэр одоо цусны зохимол ирэлт ажиллуулж байгаа нэмчнэр бүгдээрээ нийлээд нөгөө хий чинь ингээд тавиад ингээд яагаад ихтэй зэргийн зүрх чинь ажиллаад хэвэн ажиллах хэвээр. Тэгээд тэр хиний хаширдны хэвэн ажиллаагүй. Ойлгож байна. Бүр ингээд таг зогссон. Яг ингээд ийм шиг юм байсан баг. Тэгээд энд зүрхийг дэмждэг эм хийгээд. Дараагаар нь дефибриллятор буюу одоо инженеэр хэлээд цахилгаан одоо цогцолн чих юм одоо тэгээд 2 3 удаа массаж хийж 2 удаа 3 удаа цогчиж зүрхсэрсэн. Тэгэхээр бас нэлийн төвхтэй байгаа байхгүй. Ягаад гэвэл би түрүүн бас хэлжсэн тийм. Ийм л тэгсэн тэгээ яг хагалгаа бол яг энэ хагалгааг энд ч ингэж хийн бусад энэ орнууч яг л энэ журмаар хийн яг энэгээр явдаг байхгүй. За ямар ч гэсэн манай хаширд манай хаалгаанд ороод сая хаалгааг амжилттай дуслаа гэсэн сайхан мэдээг өглөөж аваад бид нар байж байна те. За аавын сэтгэл ямар хөө бэ? Одоо өндөр байна. Хүү маань одоо сайхан идэглээ. Энэ хамт олон эмчнэр бүгдэд одоо баярлсан талархалаа илэрхийлж байна. Сая хаалгаанд хүү маань энэ хүн төвчнээсээ сал хаалгаанд амжилттай ороод гараад ирлээ. Одоо баярлж байна хичнэстэй. Түрүү үйлчсэн одоо өстө нэр залбирал өстө нэгээл нэрэ стенэрэ начтай буянтай юмч энэ хамт олон энэ олон хүний өстө бүхэл сэтгэл шингэсэн болохоор миний хөөс амжилттай гараад ирлээ. Одоо айгүй баяртай. Сайхан олон юм идэв. Идлээ хүүхдүүд бүгд юм хийж ирээд авчираад ижлээ. Тэгээ орохгүй нөгөө бас толгомудаад ирсэн. Одоо орохын төрөнд юу гэж бодож байна? Юу хүсэж байна? Хүүгээд өстө одоо нэг харах юмсан ингээл ямар ч байсан тэ цаавал бодохгүй ерөөсөө хүүгээл нэг харж чанс нэг үсгэсэл гэж бодож байна. Манай хаширд нь бол үнэхээр олон жил тээж авсан хүнд өвчнөөсөө өнөөдөр бол ингээд саллаа. Та бүгд ч гэсэн баярлж байгаа шүү. Энэ сайн миний үгийн өстө сайхан нэтлээ ингээд сайхан бичиг хийгээд бас ингээд бас орон нутгад ах дүүнөрөө ч гэсэн харна шүү дээ тийм ээ. Энийг зохион байгуулж байгаа би ингэчээ захиал бүр илүү өстө нэрээ баярлж байна. Үнэ өстө энэ жижиг хүний ийм гоё юм гарч ирдэг нэр өстө хүний өвгтийн төлөө тийм ээ. Өстө ингэчээ захиал өстө инженертээс дахин баярлалаа гэж хэлмээр байна өстө. Ерөнхий ивент тэтгэгч Eco Construction. За ингээд 3 дугаар эмнэлгийн хаалгааны дараах тасаг одоо энгийн өвчтний өрөө тэ хаалгаа илгэсний дараах өрөөнд одоо ингээд орж ирсэн байна. Манай нэвтрүүлгийнхан. За ингээд хаширт хаалгаанд орсноос хойш би юм байдал ямар байна вэ? Хаалгаанд орсноос хойш би юм байдал их сайн байгаа. Сайн эмчтэрийн буйндаа их сайхан хаалгаанд ороод би хурдан айгу хөвт сайн хурдан тэнгэрч байна. Одоо өвдөх зовоод өөрөө ерөнхийдөө сайн гайгүй байна. Хаалгаанд орохоос өмнө байсан зоврууд одоо мэдэгдэж байгаа юм байна. Одоо бол мэдэгдэж байгаа юм ердөө байхгүй юм. Бүтэн юм цоргын бүтэн болчихоор одоо ер нь ямар ч нэг өвдөлт мөрсөн байхгүй. Тэгэл одоо нэг жоохон нөгөө ойд задлснараа л дэсгээр ноёсноор л жоохон хөндөрлөл тэнэс өөр ямар ч юу байхгүй. Тэгээд цоргоо зүгтээ явж исэн одоо бүтэн зүгтээ болсон. Тэр хоорондоо дасан зохицож аяг их цаг хугацаа ордог гэж л. Тэгжээж ер нь энэ амьсгалдаг юм амьсгаан татарч ерөнхийдөө хэвийн байдалд орно гэж хэлээ. Хаалгааны яг өрөөнөөс гарч ирсэн сэхэнд ороход чамд өөрт чинь ямар нэгэн зовир юм уу хүндрэл мэдэгдэж байгаа юм байсан уу? Сэхэнд сэрсэн чинь нэг хаалгаа хийсэн юм чинь орж ирээд сэрээрээ үнзгээ хамраараа үнзгээ амьслаа сэрээрээ гал гэсэн. Тэгэхээр би хаяг өдөр үйлдэлээр нь сэрсэн чинь
өшөө сэрэх хэрэгтэй байсан юм да. Тэгээд тэр юм чаран чи хамгийн хайртай хүн чинь юм байдаг. Тэгээд гэр бүлээс чинь юм ямар хүмүүс байдгийг ингээд. Эхнээс чинь нөө, ээж чинь нөө, аав чинь нөө, дөө чинь нөө гэхээр ээжтэй хайртай гэдгсэн чинь ээж минь оруулаад ирсэн. Тэгэл би тэндээс миний наркоз тэгэл тэр хурданд дор гарсан уу бас ээжигээ хараад тэгээд айгу ойлсон гэдэг тэндээ айгу ээжигээ хараад амар ойлаад гэж одоо нэг газрын гаваас гараад ирсэн юм шиг гинт олон жил болж байгаа гэсэн юм чинь ойлалаа гэсэн чинь тийм соёлогч эмчнэр нь битээвэлээ нөгөө чи юм эргүү сарвал сайхан болцсон юм чи одоо чи алдсах юм нэг ойлгүй хүн ойлж болохгүй чи юм сайхан болчлаа штэ минийх таалга үнээр сайхан амжилттай болсон одоо голон 50 бай та хурдны хоол цагаа идж ууж тийм хурдан тэнгэрдгийн шүү гэл эмчтэй захаал тэгэл нас штэ бас нэг би жоохон зөвөрлөхөн зороод тэгэл тариа илгээл тэгэл ундаад гисэн. Тэгээ 2 хоног гэж ундчаал 3 хоногоос дээл өвчин арай л хоногоороо багсаал. Тэгэл одоо өдөрт гараа гайг болцсон юм. Маргааш одоо гарна гэж сонссон. Тийм болохоор маргааш гэртээ гарах гэж байна уу? Маш гэртээ гарна да. Хэд хоног эмнэлэгтэй эцэн гэрээ сонсноо одоо эрүүл болсон ч бүр их санаад байна. Бүр илүү их одоо урдан жоохон их өвчнөөс болоод янз янзын ааштай ямар янзын байдал айгүй зөөр ихтэй байсан. Одоо надад юу ч юм бодохгүй нэг л шинэ хүн болцсон юм шиг санагдаад тэгээд их гоё баярламаар юм шиг ойлмаар юм шиг сайхан санагдаад байна. Ийм сайхан хахалгааг хийж өгсөн одоо эрүүл инх сарвал сайхан болголоо. За өөр тэр сайхан хамт олон чамд тийм байхтар их дэмжлээгүй зүйлсэн. За тэгээд одоо ахаад чамд гинтийн бэлэгтэй ирсэн байна шүү дээ. Ихтэй чинь. За сайн байна уу? Сайн байна ихтэйч за барилгачдын баярын минь төргий. Баяр хүргэе. За баяр. Миний хүү сэтгэлийн нэгхэтэй байж чадсан. Өдий зэрэгт хүрч чадсан би их баярлж байгаа. Тэгээд одоо эко констракшны бүх нийт ажилтан ажиллагсан. Одоо бүгд чиний төлөө чих тавьж бүгд надаас одоо чиний тухай байнга асууж ирсэн. Тэгээд би нэгдүгээрт Eco Construction компани томилтоор хоёрдугаарт барилга хот байгуулалтын яамны сайд баяр сайхан сайдын томилтыг өөрлөж ирсэн байгаа. Энийг чамд дуулгахад би их таатай байна. Эхлээд хүүгээ үнсэе. Баярлаа. За. Хайртай шүү. Намайг өдний үрт нь бас ингээд өвчин зовлонгоос минь салгаж өгсөн. Таньдаа их баярлаа. Eco Construction хамт олон бүх нийт ажилчдаа бүгдэнд нь баярлаа. Монгол улс барилга хот байгуулалтын яам Хүндэт нөхөр Чулуунбат овогтой хаш эрдэнэ танаа Монгол улсын барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж яамны хүндэт жуух бичгээр шагнав. Монгол улсын засгийн газрын гишүүн барилга хот байгуулалтын сайд Ц Баяр сайхан 2014 оны 8 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот гэсэн жуугч би гардуулах гэж ирсэн юм аа. За ингээд хүүдээ ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүлийн сайн сайхныг хүсье. Дахиж бити өвдөөрөө хамт олон чинь тийм даалгаврыг надаар дамжуулсан шүү. Баяр хүргэе. Дахиж өгдөхгүй Eco Construction компанид энэ би зориулах болно. Эндээс миний амьдрал ихснээс хойш би Eco Construction компанид төлөө энэ ажилдаа шаргуу үнэн шудраг ийм сайхан болсныхаа дунд игнэндээ би сан өвд болтлоо би энэ ажил болно. Ийм гоё гинтийн бэлэг ирнэ гэж бодож байсан аа. Одоо хоёр дахь амар гинтийн бэлгээ авч өндөр сэтгэл өндөр нөө. Надад би өөдөө юм дуулаагүй сонсоочгүй ямарсан телевизийн ямарсан ярина л гэж хэлж байна. Тэрнээс өөр юм бод би нэг үуч бодож байгааг. Одоо энэ 3 дугаар эмнэлгийн одоо зүрх судасны тасгийн бүх эмч нартай, бүх асрагч нар, совилогч нартай юм өвчнөөс минь салгаж өгсөн ийм сайхан алтан гартай та нарынхаа хүчинд би сайхан босч ирлээ. Та нартай баярлаа. Эко компанийн бүх ажилчдаа надад бас хувь нэмэр болж надад айгүйх тус дэмжсэн сэтгэл зүрхнээс үлээсэнд над баярлаа. Тэр хүмүүсийн уянаар сайхан биеийн нэрүүл болж дахин амьдрах над тийм сэтгэл зүйн их сайхан ам бэлгэсэнд баярлаа гэж хэлмээр байна. Бас ээж дайртай шүү дашнанд. Хоёр хүүхэдтэйгээ хантайгаа
өөр цаашдаа амьдрах тийм аюул сайхан боломжтой болсон. Үнэхээр их баярлж байна. За яг онцлогдсон унш маань юу? Зүрхний цоронго төрөлхийн гажиглал гэж харсан. Би бол одоо анх 7 сая төгрөгийн хүсэл тавьж явсан. Гэтэл өнөөдөр тэр маань 9.5 сая төгрөг болсонд би айгүйх баярлсан. Бүх нийтээрээ дэмжиж хандив өгсөн тэр хандивыг гардуулахар ирсэн юм аа. Хүүхдээ одоо өнөөдөр эрүүл сар болгож авах зардал мөнгөний олж авсандаа би бас их баярлж байна. Миний л үртэй ялгаа юу ах. Тэстэнэ дээш тэмнэ доошоо газар хатууд яахт. Яадаг ч ёсол оруултантай энэ хоёр хүүхдээ бодоод. Хаширдны тухайд бол нэлийн хожуу хэлж байгаа байхгүй. Уул нь бол эн чинь 2-3 настайд эсрэг эмчилгээ хийх ёстой. Ямааш айгүй тэл зүүн бэлтгэдэг тэгээ амжилттай ороогаад байна. Хүүхдээ барьж өгч байгаа л орсон. Ингээл хүүг ингээд ороход бас ливүүл юм байна. Энэ хатгаа амжилттай болж сайн болох хохоолж бодож. Тэгээ их хүний сэтгэл тайван байл өөр хүччихсэн сайхан болно гэж тэлгэж чинь. Төвчээд байж. Хагалгаа бол ерөнхийдөө бол яг стандартын хэмээн явагдсан. Тэр үйлчсэн бод одоо өстэй нэрэ залбирал өстэй нэгээл нэрэ. Хүү маань одоо сайхан идэглээ. Би юм нэрүүл болж дахин ам бэлгэсэнд баярлаа гэж хэлмээр байна. Тэгэхээр олон жил тээж авсан хүнд өвчнөөсөө өнөөдөр бол ингээд саалаад төрхөөс авч төрсэн одоо тэр гажиг өвчнийг бол 30 хэдэн жил тээж авна гэдэг бол тэр хүн бол мэдээж амаргүй байсан баг. Ингээд эко конструкшны нийт ажилчдын халуун сайхан сэтгэлээр энэ залуу бол өнөөдөр хатан гартай эмчнэрийнхээ ачаар эрүүл болслоо. Нэгдсэн 3 дугаар эмнэлгийнхаа одоо зүрх судасны тасгийн эмч нарт болон эко конструкшны нийт ажилчдад одоо үргэлж манай нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа баяртай үзэгчтэй. Зурагтаар харчаад энэ ямар сайхан ямар улсууд нь ингэж очдөг юм бол азтай улсууд юм даа л гэж боддог гэсэн. Олон том их баярлж байна. Ээжтэй гоё гэр байр авдаг. Ийм сайхан байр. Баярлалаа. Стил билж